Өнөөдрийн хичээлээр бид англи хэлний дуудлагын хамгийн чухал хэсгүүдийн нэг болох өгүүлбэрийн өнгө буюу интонаци болон үгсийг хооронд нь холбож хэлэх, Connected speech. ур чадварыг хэрхэн эзэмшиж, IELTS IN. ярианы шалгалтын дуудлагын үнэлгээг мэдгэдгүйц ахиулах талаар дэлгэрэнгүй авч үзэх болно. Энэ нь таны яриаг илүү ойлгомжтой урсгалтай төрөл хэлтэн шиг сонсогдоход туслана. Интонаци гэдэг нь ярианы хэмнэл, аялга бөгөөд энэ нь зөвхөн үгсийг дуудах биш, харин тухайн үг хэлхийн цад утга санаа, мэдрэмжийг дамжуулдаг. Жишээлбэл нэг өгүүлбэрийг өөрөөр интонациар хэлэхэд огт өөр утгатай болж болно. Энэ нь таныг хэр зэрэг төрөл хэлтэн шиг сонсогдоход нөлөөлдөг бөгөөд IELTS IN pronunciation. болон Fluency and coherence. гэсэн хоёр шалгуурчууд нөлөөлнө. Мэдэгдэл болон Assaultujig. хэлэх үед дууны өнгө өгүүлбэрийн төгсгөлд буурах ёстой. Энэ нь таны санаа тодорхой, итгэлтэй байгааг илтгэдэг. Жишээлбэл I'm going to the store. буюу би дэлгүүр явах гэж байна. Гэх өгүүлбэр эсвэл What time is it? буюу цаг хэд болж байна вэ? Гэх асуултыг хэлэхдээ төгсгөлт нь дууны өнгөө буулгана. Энэ нь таныг англи хэлний зөв хэмнэлтэд ярьж байгааг харуулна. Yes. No. Асуултуудыг асуухдаа дууны өнгө өгүүлбэрийн төгсгөлд өсөх ёстой. Мөн жагсаалтын төгсгөлийн бус зүйлсийг хэлэхдээ ч мөн адил өснө. Are you busy? Буюу та завгүй бэ нүү? Гэх асуултыг хэлэхдээ төгсгөлт нь дууны өнгөө өсгөнө. Энэ нь асуулт тавьж байгааг илэрхийлэх чухал тохио юм. Энэ IELTS IN pronunciation. шалгуурт маш чухал ач холбогдолтой. Монгол хэлтнүүдийн гаргадаг нэг түгээмэл алдаа бол англиар мэдэгдэл хэлэхдээ ч дууны өнгөө өсгөх явдал юм. Жишээ нь I am a student. гэх энгийн өгүүлбэрийг би оюутан уу? Гэх асуулт мэтээр өсгөн хэлэх нь буруу юм. Англи хэлэнд энэ нь асуулт мэт сонсогдож таны санааг ойлгомжгүй болгодог. Үүнийг залруулснаар таны яриа илүү тодорхой болж IELTS IN. дуудлагын оноо сайжирна. Үгийн холбоо буюу Connected speech. гэдэг нь үгсийг хооронд нь холбож урсгалтайгаар хэлэх ур чадвар юм. Бид ярихдаа үгсийг нэг нэгээр нь салгаж хэлдэггүй. Жишээлбэл What is it? гэх өгүүлбэрийг What is it? гэж хэлэхээс илүүтэй What is it? гэж нэг үг мэт холбож хэлдэг. Энэ нь таны яриаг илүү хурдан, байгалийн бөгөөд төрөл хэлтэн шиг сонсгох гол арга юм. Одоо интонац болон үгийн холбоогоо сайжруулах дасгал хийцгээе. Дараах өгүүлбэрүүдийг өгүүлбэрийн өнгийг зөв тохируулж, үгсийг хооронд нь холбож хэлж тасгах. Can I ask you a question? Гэх Yes. No. асуултанд дууны өнгө өсөж байгааг анзаарна уу? Харин I'm going to tell her about it. гэх мэдэгдэл дууны өнгө буурах ёстой. Going to Болон tell her. зэрэг үгс холбогдож дуудагдж байгааг анхаараарай. Мөн Get up. болон Check it out. гэж холбож хэлэх нь чухал. Таны яриаг илүү баялаг, мэргэжлийн болгохын тулд энэ хичээлд хамаарах зарим шинэ үгсийг авч үзье. Flow of speech. Буюу ярианы урсгал гэдэг нь таны яриа хэр зэрэг тасралтгүй жигд байгааг хэлдэг. Pitch variation. Буюу дууны өнгийн хэлбэлцэл нь интонацийн гол элемент юм. Харин Blend together. гэдэг нь үгс хоорондоо уусан нийлхийг хэлдэг бөгөөд энэ нь Connected speech line. үндэс болдог. Эдгээр үгсийг зөв хэрэглэснээр таны Lexical resource. шалгуур сайжирна. Өнөөдрийн хичээлээр бид интонац болон үгийн холбоог амжилттай эзэмших нь зөвхөн IELTS IN. өндөр оноонд хүрэхээс гадна англи хэлээр ирэх чөлөөтэй итгэлтэйгээр харилцахад хэр чухал болохыг ойлгож авлаа. Эдгээр ур чадварыг байнга дасгал хийж хөгжүүлэх нь таны яриаг огцом сайжруулна. Баяртай.